2 дугаар сарын 1-ний өдөр ерхий сайдын ахалсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах дэд бүтцийн төслүүдийг дэмжих шуурхай штабын 4-р хурал болж өндөрлөө. Өнөөдрийн 4-р хурлаар Улаанбаатар хотоос дэвшүүлж ярилцуулж танилцуулсан гол асуудлуудын нэг бол Улаанбаатар хотын том захууд төлөвлөлттэйгээр хэрхэн нүүлэх талаар бас анхны ерхий төлөвлөлөө концептыг бас гаргаж ярилцж байна. Улаанбаатар хотод бол нийт 9 том зах байж байгаа. Нарантуул, Даавүрэ, Цайз, 100 айл, Хүчит чонхор гих мэтчлийн 9 том зах. 9 том захыг Улаанбаатар хотынхаа 2040 ерхий төлөвлөлт 14 хот, 4 дагуул хот болон төгжрөл агаарын бохирдлын эсрэг 24 мега төслүүдийнхаа тараас төлөвлөлтөдөө уялдуулж Улаанбаатар хотынхаа иргэдтэй аль зөвхөн хаана байвал одоо тохиромжтой байна, олон талын үзүүлэлтийг авч ерхий концептыг гаргалаа. Тэгээ энэ ерхий концептыг бол цаашаа иргэдийнхэн саналыг авах, дээрээс доо наривчсан судалгаа хийх гэдэг олон ажлаар баяжуулж Улаанбаатар хотынхаа захуудыг нүүлэх ерхий төлөв бол эцэлж үе шаттайгаар бол хэрэгжүүлж ажиллагаар анхны энэ суур концептыг гаргалаа.